Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дэх салбараас баруун бүсийн 5 аймгийн зохиолчд, яруу найрагчдын дунд бүсийн чуулганыг ингээ 2 туудаага зохион байгуулж байгаамаа. Баруун 5 аймгийн зохиолч, яруу найрагчдыг уулзан цуглах, дээрээс нь уран бүтээлээ ярих ийм онцлогтой байдаг. Энэ удаагийн чуулганы хамгийн гол онцлог бол зөвхөн зохиолч, яруу найрагчдаар зогсохгүй эрдэмтэн судлаачд маань тийм ээ Монгол уран зохиолын урт хуурил зүүн талаар ярилцахаараа бол онцлог байгаа. Тэгээд Монголын зохиолчдын эвлэл энэ баруун бүсийн утга соёлын чуулганыг ивент итгэж нутаг орондоо зохион байгуулж байгаа. Орон нутгийн удирдлага, соёлын газар, номын сангийн хамт олонд их талархаж байна. Энэ чуулганыг зорин ирсэн Баян үлгийн Ховд, Завхан, Говь Алтай зохиолч нөхдөдтэйгөө уулзах боломжийг олгож байгаад тэгээ уран бүтээлээрээ нэгэн тайзан дээр уралдан ярилцах боломж олгож байгаад их баяртай байна. За ер нь энэ удаагийн чуулганаас бид үндэсний уран зохиолыг хөгжүүлэхэд тийм ээ баруун бүс нутаг төдөөгөө ер нь Монголын хэмжээгээр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Зохиолч, яруу найрагчд маань дээрээс нь баруун бүсийн онцлогтой зохиолч, яруу найрагчдыг үндэсний хэмжээнд таниулах, уран бүтээлийн хувьд өсөн дэвжээх боломжийн тухай ярилцах болно. Ер нь мэдээж тусгаар тогтнол тийм ээ их оронч үзлээ хадгалж үзсэн баруун аймгийн зохиолчдын зүгээс нийт Монгол үндэстний утга зохиолд баримтлах бодлого Монголын зохиолчдын эвлэлийн үйл ажиллагаанд сайжруулж боловсронгуй болгоход бас өөрсдийн санал бодлого нэмэрлэнэ гэж итгэж байна.